За сайн байцгаана уу. Дахин шинэ өглөөний мэнд хүргье. Хамтдаа өглөө бүрийн үгийн цагаар эзний үгийг судлахын өмнө залбирцгаая. Эзэн минь энэ цагийг танд даатгаж байна. Ариун сүнсээ бид нэр таны үгнээс уншиж, судалж, суралцж байхад та бидэнд ижлэлт ойлголт ухаарл өгөх болтугай. Энэ цагаар дамжуулан та алдаршаарай. Тэгээд энэ цаг болон өнөөдрийн бүхий л ажил үсээ танд даатгаж яг одоо залбирч байна. Эзэн минь ариун сүнсээрээ хамт байгаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За бүгдээрээ үргэлжлүүлэн өчигдөр болон оржигдөр итгэмжтэй, зоригтой амьдрах сэдвээр үзсэн байгаа. Тэгээ үргэлжлүүлэн яг итгэгч хүний хувьд бид нэр итгэмжтэй, зоригтой, хариуцлагатай одоо амьдрах талаар судалцгаая. Тэгэхээр яг итгэгч хүний хувьд бидний амжилт юугаар хэмжигдэх вэ? Бид нэр яг юу хийж байж, Бурхны өмнө хэрхэн амьдарч ээж бид нэр өөрсдөө итгэмжтэй бас зоригтой байгаагаа мэдэх вэ? Тэгэхээр мэдээж хамгийн нэгдүгээр Бурхантай харилцах харилцаа байдаг. Тэгээ Бурхантай харилцах харилцаанаас шалтгаалж бид нэр Бурхны өмнө хэрхэн амьдрах нь шийдэгддэг байна. Тэгэхээр Библийн шинэ гэрээг загтлуудыг харах юм бол Есүс эзний хэлсэн олон сургаалт зөвлөл дээр яг эзнээ хүлээж байгаа одоо итгэгч хүнийг эзний дахин ирэлтийг хүлээж байгаа одоо зарц болон эзний харилцаагаар зүйрлүүлж ярьсан байдаг. Давтагдсан, давтагтаагүй шинэ гэрэн дээр маш олон баг. Тэгэхээр эзний хүлээсэн итгэмжит зарцын амьдралын талаар бид нэр ярьж байна. Тэгээ бидний энэ амьдрал яг эзний өмнө очихдоо бид нар хэрхэн яг итгэмжтэй, зоригтой, амжилттай байснаа шүүлгэж дүгнүүлэх вэ гэдэг асуулт төрж байгаамаа. Тэгвэл бид нэр хэрхэн итгэмжтэй, зоригтой амьдрах вэ? Энэ асуултанд бүгдээрээ Эфес 5 дугаар бүлгийн 15-аас 16 дугаар ишлэгийг хамтдаа харцгаая. Тиймээс та нар мэрэгэн босчууд шиг биш, мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж байгаа хянаж бай. Өдөр хоног зөвөн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур, эс бөгөөс хит самууралгүй. Харин сүнсээр дүүр гэсэн мэн. Эрэндээс зориуд, зоригтой, санаачлагтай, итгэмжтэй амьдрах 4 түлхүүрийг би та бүхэнд хуваалцах чинь. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бид нэр 15 дугаар ишлэгийг харах юм бол хэрхэн алхаж байгааг хянаж бай гэсэн мэн. Хянамгай, бодолтой байх талаар ярьж. Энд бид нэр хэрхэн одоо ямар алхаа гიშгээтэй талаар хэлээгөө харин бидний амьдралын хэмээг ямар байгааг бид нэр хянах талаар хэлж байна. Тэгэхээр яг энэ хянах гэдэг үгийг бид нэр харах юм бол акрибос гэдэг үг байдаг байна. Тэгэхээр энэ акрибос гэдэг үгийг яг утгыг харахаар маш болгоомжтой байх, хянамгай байх, тийм. Өөрөөр хэлбэл яг ийм минжүүлсэн талбай дээгүүр зэрэг хүн алхаж явахдаа яаж алхдаг шиг тийм одоо хянамгай байх талаар яг ийм утгатай байдаг. Цаг хугацаа өөрөө богинохон. Тэгээ бид нэр яг өөрсдийнхөө амьдралыг үнэлж цэгнэх, Бурхны үгийг унших, залбирах цагаас гадна тэдгээр уншсан үгсээ амьдралдаа яг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар бодож дүгнэх цагууд маш чухал байдаг. Тэгэхээр Сингапурын алдартай Эдмунд Чан гэдэг Covenant чуулганы пастор яг энэ талаар хуваалцсан байгаа. Тэгэхээр Эдмунд Чан пастор бол жишээлбэл 1 цаг өдөрт уншдаг. Тэгээд 2 цаг бичээсээр тунгааж одоо амьдралтайгаа холбох талаар бодож тунгаадаг гинэ. Тэгээ дахиад 1 цаг яг тэр одоо уншсан зүйлсээ бодсон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх зарчим бичдэг гинэ. Тэгэхээр энэ маш чухал байдаг. Тэгэхээр өдрүүд нь бузар муутал буюу өөр орчуулга нь бидний уншсан орчуулга дээр өдөр хоног зөвөн тул цагийг үнэл гэж араас нь хэлсэн байна. Тэгэхээр цаг хугацаанд улирал гэж байдаг талаар ярьж байна. За эхнийх нь хянамгай байх юм байна.
Хоёр дахь нь цагийг үнэл. За цагийг үнэл гэж хэлэхдээ Библи яг юу хэлсэн бэ? Паул хэлж тэ. Тэгэхээр энэ цаг бол бид нэр боломж гэж харж байна. Тэгэхээр цагийг буюу боломжийг бид нэр үнэлэх ёстой. Үнэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэгэхээр бидний амьдрал цаг хугацааны улирал гэж байдаг. Жишээлбэл бид нар 0-оос 30 наснд бол яг нээлтийн жилүүд гэж байдаг гинэ. За нээлтийн жилүүд дотроо бас хуваагдж байгаа. Жишээлбэл 0-оос 10 наснд таньж мэдэх, хөгжих, 10-аас 20-нд нээлтийн жилүүд, залуу өсвөр өөрийгөө таньж мэдэх жилүүд. За 21-оос 30 жилүүд, 30 наснд бол багтаамжийн жилүүд гэж үздэг байна. Тэгэхээр энэ наснд жишээлбэл яг бид нэр хэр үр бүтээлтэй байх вэ? Хэр бидний амьдралын үр жимс ямар байх вэ гэдэг жижиг сагсаар эргэлдэх үү эсвэл том төрдөг тэргээр явах уу гэдэг багтаамжийн жил байдаг. Тэгээ энэ насанд сайн суралцах, жишээлбэл харилцах, бусдад харилцах, ном унших гэх мэт өөрийгөө хөгжүүлэх цагийг ухаалгаар ашиглахгүй бол бидний багтаамж амьдралынхаа турш бага болж байдаг. Тэгэхээр энэ багтаамжийг өсгөх өөр цаг хугацаа гэж байдаг тийм. Нэгэнт өнгөрч гисэн бол олддгоо гэсэн. Тэгэхээр энэ цагийг үнэл гэдэг нь яг тухайн цаг үед олдож байгаа боломж үрийг тултал нь ашиглах талаар. Тэрнээс боломж гарвал ашиглах талаар биш. Боломж үрийг тултал нь ашиглах талаар Паул хэлсэн байх нэ. За цаашаагаа харъя. Тэгэхээр бид нар цагаа өөрсдөө ингэж зориуд зохицуулж зарцуулах боломжтой гэсэн үг. За цагийг үнэл гэдгийг яг тэр үнэл гэдэг үгийг харах юм бол ex agorza гэдэг үг байна. Тэгэхээр энэ нь зах дээрээс худалдаж авах тий. Цагийг худалдаж авах гэсэн утгатай байна. Тэгэхээр тухайн цаг үед бол эзэд тий зах дээрээс боолыг худалдаж аваад өөрсдийнхөө гэрт авчирж байгаа. Тэгэхээр энэ боолыг худалдаж аваад зах дээрээс өөрийн болгож байгаа. Тэр сайн эзэнд тэр боол зарагдах юм бол тэр үнэхээр амьдрал нь аврагдаж байгаа. Тэгэхээр энэ цагийг аврах гэдэг нь ямар утгатай вэ? Тэгэхээр энэ цагийн үнийг төлнө. Тэгээд энэ цагийг бусад зүйлээс ялгаж аваад ашиглана гэсэн үг. Тэгэхээр бид нар өдрүүд нь бузар муу гэдэг нь ямар утгатай байгаад байгаа гэхээр биднэрт яг адилхан 24 цаг байгаа. Бүх цаг мөчид бузар муу зүйл бас сайн зүйл зэрэг хамт байгаа. Тэгэхээр энэ бузар муу зүйлүүдээс өөрийн цагийг авраад Бурхны зорилгод нийцүүлж ашиглах талаар хэлж байна. Тэгэхээр 24 цагийн Кайрос мөчүүд гэж байдаг. Дахин давтагдахгүй. Тэгэхээр тэрнээс гадна бидний амьдралд бас цаг хугацааны улирал гэж байгаа. Яг тухайн цаг үед ашиглах. Бид нар цагийг бас өнгөрсөн ирээдүй гэж харах хандлагатай байдаг. Тэгээ яг ингэж харснаасаа болоод өнгөрсөндөө бас амьдардаг хүмүүс байдаг. Эсвэл ирээдүйд хэд санаа зовж стресстэй амьдардаг хүмүүс байдаг. Гэтэл яг одоо цаг гэдэг маш чухал цаг байна. Энэ цагт л бид нэр амьдардаг. Яг бодит байдал дээр. Тэгэхээр энэ цаг нь өөрөө маш үн цэнтэй. Өнгөрснийг өөрчлөх боломж яг өнөөдөр байдаг. Ирээдүйд бас өөрчлөх боломж өнөөдөр байдаг. Өнгөрсөн бид нар алдаа гаргасан бол тэр бүх зүйлээ мартаад харин засах боломж нь яг өнөөдөр байгаа тийм. Харин ирээдүйдтэй холбогдох яг боломж нь яг одоо л байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг алдартай үг гэдэг. Өнөөдөр бол өчигдрийн ирээдүй, маргаашийн өнгөрсөн цаг юм гэж. Бас бүх ирээдүй чинь өнөөдөрт шингэсэн байгаа гэж бас алдартай үг байна. За тэгвэл хэрэгжүүлэлт нь. Бид нар үлдсэн амьдралаа ирээдүгээ хэрхэн өнгөрөөхөө маш сайн бодох хэрэгтэй байна. Яг миний амьдралд өнөөдөр яг ямар цаг хугацааны улирал явж байна гэдгийг эзнээс асууцгаая. Тэгэд энэ амьдрал бид нар хизээ дуусахыг бас мэдэхгүй байгаа. Бас бид нар өчигдөр уржигдөр үзсэн. Эзэн ирнэ. Эзэн хизээ ирэхийг бид нар бас мэдэхгүй байгаа. Тэгэхээр эзэнд зориулсан тэр гайхалтай амьдралаар амьдарцгаая. Эзэнний өмнө итгэмжтэй, хариуцлагатай
гэж харагдаж дүгнэгдэхийн тулд үнэхээр дотроо зүрх сэтгэлдээ эзэнтэйгээ харилцаатай байж эзнийхээ үгээр удирдуулж амьдарцгаая. Тэгэхээр 10 жилийн өмнөх өөртөөгөө уулзаад та юу хэлэх вэ? Тийм боломж гарвал. Тэгэхээр өнөөдөр эзний үгээс суралцсны дараа миний хувьд өнөөдөр сайн амьдраа гэж би хэлнэ. Өнөөдөр сайн амьдарцгаая. Хамтаа залбирцгаая. Хайртай их эзэн минь ээ, таны үгэнд хэлсний дагав бид өөрсдийн алхаа гიშгээгээ амьдралын хэв маягаа хянаж таны өмнө өөрсдийн амьдралыг итгэмжтэйгээр хамгийн сайнаар зарцуулж сайн яруу итгэмжит зарц мэт амьдрахад туслаач. Бид өнөөдрөө танд даатгаж байна. Өнөөдөр би хамгийн сайнаар бүх боломжийг таны өмнө тулдал ашиглаж тантай нүүр тулан уулзахдаа бэлтгэж амьдрахыг хүсэж байна. Эзэн та өөрийн үгээр биднийг улам илүү хүчрхэгжүүлж барьж усгаж өгөөрэй. Ирэх өдрүүдэд даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен.